Дэлхийн монголчуудын хэмжээл радио 88.3 дэлгэн дээр сүгэт харуулаас сонсож байгаа эрхэм танд өглөөний мэндийг дахин өргөе. Улаанбаатар хотод 8 цаг 14 минут болж байна. Радиогийн 2 дугаар студиэс хөтлөгч Аргун хөтлөгч цэцэг нариулагч Борхогийн Шимбатнаар та мэдхүн нэвтрүүлгийг хүргэх гэж байна. За нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар хамтран ажиллагчтай одоо гараад ирээ танилцуулнаа. За хадгаламжийн хүүх харуулж 18% боллоо өрөөтэй Ариг банк хамтран ажиллаж байна. За мөн гэрэл гэгийн хоол зөөрөөтэй Lipton Ice Tea хамтран ажиллаж байна. За манай та мэдхүн нэвтрүүлэгт холбогдох утасны дугаар 7777 3883 7777 8830. За та утсаар ярихаас өмнө радиогоо онтроогод яриараа орж ирэнгүүтээ нэрээ хэлээд шууд асуултанд хариулаарай. За тэгэхээр эхний сонсогчийг хүлээж авна 77 77 3883 77 77 88 30 гэсэн утас руу холбогдноо. За манайхан чинь тоглолт моголт үзээд одоо ихэнх нь унтж байгаа үед л үгүй лөө. За ер нь тийм байх магадaltaй шүү. Магадлал өдөр те. За эхний сонсогч явна 8988 өглөөний мэнд. Өглөөний мэнд 3 Бямбан. Өглөөний мэнд Бямба. За эхний асуулт. Бурхны шашинд хэдэн дарих байдаг вэ? Цагилсан. 21. Баяр хүргэе. За дараагийн асуулт. Хинхдэг гэж юу гэсэн үг вэ? За юу нэ? Хинхдэг цээж гэж ярьдаг шүү дээ. Хинхдэг гэж юу гэсэн үг вэ? Гэдэг чинь болохоор юу юм хинхдэг гэж чинь хит гэсэн чинь орж ирэхээс. За дууссан. 3 2 юу юм? За амцсангүй холбосон баярлалаа өдрөө сайн. За. Хинхдэг цээж гэж ярьдаг. Хинхдэг гэж юу гэсэн үг юм бол? 90-60 өглөөний мэнд. Өглөөний мэнд. За нэр нь хэн блэ? Тасарчлаа. За 77 77 38 83 77 77 88 30 гэсэн ус руу залганаа. 90-96 өглөөний мэнд. Өглөөний мэнд даалгаврын сайхан өссөн үү? Өглөөний мэнд. За ихний асуулт. Хинхдэг гэж юу гэсэн үг вэ? Чи 3 дахь юм бэл өгөө лөө гэх. Саяны хүнээс асууж амжсангүй тэгэхээр одоо 2 гэж тооцмоор байна да. Хинхдэг цээлчлэрч одоо юмны одоо юу гэсэн үг юм бэ? Төв хэсэг гэсэн. Юу хэлбэр дүрс зааж байгаа мó нэр үг юм шиг байна те. 3 2 нэр үг. За юу яа идэ? Ол төв хэсэг гэсэн утгатай л баггүй. За төв хэсэг гэж утган биш юм байна. Холбосон баярлалаа өдөр сайхан хүрээлээ. За хинхдэг. За бас нэг сонсож байгаагүй л үг байна. Хинхдэг цээж гэж холбож ярьдаг. За тэгэхээр энэ хинхдэг гэж юу гэсэн үг юм болоо? Одоо 3 дахь хүн аавна. 77 77 38 83 77 77 88 30. 90-17 Бана. Өглөөний мэндэ. Өглөөний мэндэ. За нэр юм бэ? За Моги. Тэ Моги. За Моги 3 дахь хүн болж байгаа хариултаа шууд авч болно. Хинхдэг гэж юу гэсэн үг вэ? За хинхдэг гэж нэг одоо нэг сэхүүн гэсэн утгатай юм болов. Хинхэг гэхээр сэхүүн. Хинхдэг гэхээр өөр. Хинхдэг гэхээр за хариултыг зөв хариултаа нэлээ. За хүн амьтны биеийн өмнө талыг хэлдэг юм байна. Их биеийнх нь өмнө талыг хинхдэг гэж хэлдэг. За дараагийн асуулт. Таны хувьд бол ихний асуулт гэсэн үг. Хин дуулж байгаа вэ гэдгийг таах юм байна сонсож жоод. За хэдүүлээ тэгэхээр хоёр дуу сонсох нэ бүгд. Дуулчных нь нэрийг л хэдүүлээ хэлнэ гэсэн үг. За энэ нь. За энэ хин дуулж байгаа вэ? Баясгалан. Баясгалан дуулж байна. Баяр хүргэе. За дараагийн асуулт. За. Риогийн Олимпиас манай Монголоос хин медаль хүртсэн юм бэ? За Риогийн Олимпиас 2016 оны гэж байна. 16 оны. Яг толцож одоо бүр нэг байхгүй. За санахгүй байна. Холбосон баярлалаа өдрөө сайхан болоорой. За. Дараагийн сэсгчийг авъя. 8861. Өглөөний мэндийг муугаж ахна байна. Өглөөний мэндэ. За 2016 оны Риогийн Олимпиас хин медаль хүртсэн бэ? За гавья тамирчин Сумья. Сумья.
За. Огчуу отхон далаа гэж. Супер. Янз Хоёр мэдээ баг. 2 медаль авсан тий. Жудоор сумын эмэгтэйчүүдийн 57-д за отхон талаа боксер медаль авсан тий. За дараагийн асуулт. Гуудай гэж ямар амьтны 4 настайг нь хэлдэг вэ? Гуудай. Үгүй амнаа. Гуудай. Гуу жалга гэж ярьдаг шүү дээ тий. Тэрний гуудай гуу гэдэг дээр дай нэмээд гуудай гэж ямар амьтны 4 настайг хэлдэг вэ? Гуудай. Гуудай. Тийм. Дөрөв настай амтны юм уу те? 4 настай нэг амьтны хэлдэг юм байна. Гуудай гэж ямар За амьтны? нэг амьтны 4 настайг нь гуудай гэдэг юм ямар амьтан бэ гэж байгаа. Цаг туссан байна. 3 2 Богоны төлөө хэлбүү. За буугараа биш юм байна. Холбогсон баярлалаа өдрөө сайхан өнгөрүүлээрэй. баярлалаа. За жоохон зөрчлөөд өө. 95.1. За сайн байна уу? Сүхэй байна уу? За өглөөний зөвхөө. Өглөөний мэнд. Гуудай гэж ямар амьтны 4 настайг хэлдэг вэ? Гуудай гэсэн үү? Гуудай. Буудай. Гуу. За. Гуудай. Сая бууг гэж хэлсэн чи жоохон дөгсөн гэтээ биш байсан. 3 2 За байдгаа. За дараагийн үнд хэлээ. сайхан өнгөрүүлээрэй. За манайхан хариулж байгаа тий. Бид хоёр хамтран ажиллагчид танилцуулах юм. За хадгаламжийн хүү Харавсан 18% болсон. Ариг банк хамтран ажиллаж байна. Тэгэхээр үндэсний их баяр наадмыг өгтөн Ариг банкнаас хадгаламж эзэмшигчдэд зориулсан онцгой бэлгээ задлж байна. Тэгэхээр 2025 оны 6 сарын 10-наас 7 сарын 10-ны хооронд л зөвхөн энэ хооронд шинээр нээсэн энгийн хугацаатай хадгаламж жилийн хүн 18 хүүтэй болох юм байна. За энэ урамшуулт нөхцөлийг энэ хугацаанд одоо санал болгож байна те. 18% гэдэг маш өндөр шүү дээ. Бид нэр ер нь 16.5 гэхэд Ариг банкыг ямар өндөр хадгаламжийн хүүтэй юм бэ гэж одоо бүр 18 болсон. Энийг үндэсний баяр их баяр наадмыг тохиолдуулаад бид нэр бэлэг барьж байгаа. За хадгаламжийн нөхцөл нь бол хадгаламж нэг доод дүн 5 сая төгрөг, дээд үлдэгдэл нь 1 тэрбум хүртэлх байж болно. За хугацаа нь 12 сар гэсэн байгаа. Тэгэхээр та энэ хоорондох мөнгийг дансандаа байршуулснаар 1 жилийн хугацаанд 18% хүүгийн урамшууллыг танд Ариг банк санал болгож байна. За тэгэхээр Ариг банкын утасны дугаар нь 707001 гэдэг дугаар байгаа. За энэ дугаар нь хотлайн буюу 24 цаг 7 хоногийн турш 24 цагийн турш ажилладаг юм утасны дугаар руу та уцтаа дэлгэрэнгүй мэдээллийг хүссэн үед авч болох юм биш үү. Тэгээд Ариг банк цэгмэн гэдэг вебсайт руу пэйж байгаа. За пэйжийн ороод дэлгэрэнгүй мэдээллийг авч болно. Бас лайк дараарай. Харин аль бисний вебсайт нь бол Ариг банк цэгмэн. За баярлалаа. Манай нэвтрүүлэгтээ Ариг банк хамтран ажилласан хадгаламжийн хүү харваж 18% болжээ. Баярлалаа. Дараагийн сасагч 9067 өглөөний мэнд. Өглөөний мэнд зэндүнэ. Зэндмэн өглөөний мэнд. Өглөөний мэнд ээ. За гуудай гэж ямар амьтны 4 настайг хэлдэм болоо? 3 дахь хүн хариулт авч байна. Буг гэхээр дүгсэн гэхээр цаа буугны болов уу? Цаа буугны 4 настайг. Өнгөн зөрсөн гэсэн байна. Цаа буугны 4 настай гудаа тий. За дараагийн асуулт. Түүний Baby гэдэг дуу YouTube-ийн хамгийн их үзсэн клипээр тодорхойд генсийн амжилтыг эвдчихсэн бол түүний гэж бид нэр хэний тухай ярьж байна вэ? Justin Bieber. Baby дунд бүр үнэхээр амжилтыг үзүүлж исэн генсийн амжилт эвдчихсэн. Хідэн baby явдаг гэлээд бас нэлээд олон baby. Baby гэж хэлээд байдаг тий. За ялалтын асуулт. 10 секундтэй багтаж маш хурдан хариулна. Компьютерийн гарны S үсгэн дээр Монгол ямар үсэг байдаг вэ? Цагс. Эсвэртэн. Уулу. Биш юм байна. Холбогсон баярлалаа өдрөө сайхан өнгөрүүлээрэй. Английн өө үсгэн дээр гэдэг юм байна. За баяртай. Биш ээ. Өөч биш. Биш байна. Холбогсон баярлалаа. За өдрөө сайхан өнгөрүүлээ. За. Өөч нэ үсгэн дээр гэдэг санаад байна. За дараагийн сасагч 77 78 83 77 77 88 30 гэсэн усны дугаар руу холбогдож та мэдгүй нэвтрүүлэгтээ орноо. Яг ингээд сайн мэддэг мөртлөнгөөс 10 секундын дотор хэлгэж хэрэлж явах сандраад идэг тий. Өдөр олимп бол би зүгээр бодлоо. Толгойд үнэхээр орчихгүй юм. Мөнхөд тахс үнэхээр мундаг. Шууд хариулж байна тий. 94 94. За радиого унтраагаарай. Өглөөний мэнд. Өглөөний мэнд. Хинтэй холбогдсон. Сүхэй байна. Зөвхөн 2 удаа холбогдсон уу юу? Үгүй ээ.
Өөр сүх байсан юм уу те? За, компьютерийн гарны S үсгэн дээр ямар монгол үсэг байдаг вэ? За 61-ийн 61-ийн И байдаг. Баяр. За, дараагийн асуулт. энэ асуултыг дараагийн асуултыг асууя. Төдөвтэй гэж аль аймгийн сум бэ? Төдөвтэй. Төдөвтэй гэж Завхан аймгийн сум. Завхан аймгийн сум. Яалтын асуулт. За, нэг кино асууж байна. Тааж мэддэг таван хаан биш, тамшаалж иддэг тарлан бух биш. Би яаж мэддгийг гэж ямар кинон дээр хэлдэг вэ? Гард магнаа. Гард магнаа. Вау. За өнөөдөр манай ихний ялгч байна. тодорч байна. За баярлалаа. Та За, бүхэнд нэрийг өгчээд авчихгүй те. Баярлалаа. Баярлалаа. За. За, дараагийн сонсогч аавъя. Эрт игдэг. Өөц нь бол бүгд салчлаа. 77 77 38 83 77 77 88 30 гэсэн усны дугаарлаа холбогдсон шүү. За, дараагийн сонсогчоо хүлээж байна. 85.8 холбогдлоо. Өглөөний мэнд. Өглөөний мэнд гамбаа байна. Өглөөний мэнд. Өглөөний мэнд. За, ахаа одоо нэг дуу сонсоод дууных нь нэрийг хэлнэ. За. За. Сүүдэн бороо. Баяр үргээ. За. Дараагийн асуулт. Алтан өнгөт дулам, хилэн театрат дулам, гурван ертөнцийг хөдөлгөгч дулам. Эднэр юуны нэрс вэ? Дулам өснүүд. Дулам. За 3 дулам нэрлэлээ. Алтан өнгөт, хилэн театрат, 3 ертөнцийг хөдөлгөгч. Юуны нэр вэ гэсэн үү те? Юуны нэрс вэ? 3. За бурхтын нэр юм байлгүй дээ гэдэг уны шиг. За аав утгаар нь авчи. Дайрихүүдийн нэр байх нэ. Ийм нэртэй. За гурав дахь асуулт. Монгол Улсын ардын жүжигчин Намсрын Совдын ээжийг хэн гэдэг вэ? Нөгөө хямгаа шүү дээ. Сая 101 нас хүрсэн байлээ. Тийм шүү дээ. Энэ тавцмаа гоё. Огцлоо байгаа тий. Нэлээ сандарлаад. Сандрагчиг боллоо тий. Тэгсэн дээ. Полчан. За баярлалаа өдрөө сайхан өнгөрүүлээ. Өнгөрүүлээрэ. Зя тэр хүн нэлээ сандраад боллоо. 90.8. Өглөөний мэнд татгаа. Өглөөний мэнд. За атгаа чинь том хүн штэ тий. Тэгтээ хөөгч хөөрхөө болоод тий. За ийм асуулт байна. Чингис хааны тэнгэрт хайлсан 1227 ямар жил байсан бэ? За төрсөн оны юг энэ төрсөн жилийг нь мэдж байгаа бол тэрэн дээрээ насыг нь нэмээ тгээ гараад ирнэ. Яаж барах юм бэ? Бар гэд унцдаг. Яа. Бар биш юм байна. Холбосон баярлалаа. Өдрөө сайхан өнгөрүүлээрэ. За дараагийн сонсогч 96 тэг дөрөв. 96 тэг дөрөв. Сармаа бацгаа. Бацөөхөө өглөөний мэнд. Өглөөний мэнд. За Чингис хааны тэнгэрт тайлсан 1227 ямар жил байсан бэ? За уцаа спикер дээрээс наваарай. Батцаад өгнө Ямар нэгэн жил хэлсэн. За. Өдрийг сайхан өнгөрүүлээрэ. За баярлалаа. За. За манайхан холбогдохдоо уцаа спикер дээр битээ тавиа. Машинтайгаа блютуth дээр битээ холбоо сонсож байгаа хүмүүст гэсэн шүү дээ. 9034. Байн мөхөө. Өглөөний мэнд мөхөө. За. 3 дахь хүн болж байгаа. Чингис хааны тэнгэрт тайлсан 1227 ямар жил байсан бэ? Могой жил. Могой байгаагүй юм байна. За хариултыг нь хэлээ тийм ээ 3 дахь хүн учраас гахаа жил байсан юм билээ. За. Таны хувьд ихний асуулт. Усны химийн томьёо юу вэ? Аш 2. За тийм байлгүй дээ. Ус руу жилээ болчихж байгаа махта гэж бодлоо шүү дээ. За одоо хоёр дахь асуулт нэг дуу сонсно. Дуу сонсоод ямар нэртэй уран бүтээл вэ гэдгийг таахын дууных нь нэрийг хэлнэ гэсэн үг. За.
баяа. Малчин заяа. Баяр хүргэе. Яалтын асуултан дээр тулж ирж байна. За яалтын асуулт ингэсэн. Хамгийн анхны онгоцыг бүтээсэн хүмүүсийг хин гэдэг вэ? Ниссэн хүмүүсийг гэдэг те. Хоёр хүн байдгийн байна гэсэн үг. Ахан дүүс гэдээ яриад байдаг те. Онгоцыг бүтээсэн. Тэгээ нисдэг онгоцыг бүтээсэн. Алдарт За, ахын сайн мэдгүй байна. За бүсэн холбоосон баярлалаа баярлалаа. өдрөө сайхан өнгөрүүлээрэ. За ингээл явж байгаа л нэг хүнд асуулт орж ирэхээр л тэрэн дээрээ яг ингээл унгачаад байгаа юм да. 77 77 38 83 77 77 88 30 дараагийн сонсогч 8865. Өглөөний мэнд хүлээнэ. Өглөөний За мэнд. энэ бол өглөөний мэнд. Хамгийн анхны онгоцыг бүтээсэн хүмүүсийг хин гэдэг вэ? Хамгийн анхны онгоцыг бүтээсэн. Нэг ахан дүүс гэж яриад байдаг те. Нисдэг онгоцыг. Тэр нөгөө бас ярьж ирсэн да. Нөгөө талаар ярьсан. Орж ирэх болж та хэм билээ. Гурав. Орж ирлээ. За холбоосон баярлалаа өдрөө сайхан өнгөрүүлээрэ. Баярлалаа. За нэвтрүүлгийн хэмжээ ажигчаа танилцуулъя. Mobicon хэмжээ ажиллаж байгаа. Mobicon болон Huawei зөврийн компьютерийн шинэ нэрэн. За Huawei MatePad 11.5-ыг Mobicon-оос авнаа. За цаас шиг нэмхэн PaperMate дэлгэцтэй, соронзон keyboardтэй, мөн Office App-уудтай Huawei MatePad 11.5 гэж дуудвал зүг баха тий. 11.5 таблетыг таны ажлын хэрэгцээнд бол төгс нийцүүлнэ. За тэгээд таблетаа Mobicom-оос аваад Huawei mouse бэлгэнд авах боломжтой. Mobicom нэвтрүүлгийг дэмжиж ажилласан баярлалаа. Баярлалаа. За 77 77 38 83 шүү. Дараагийн сонсогч 9688. Өглөөний мэнд. Өглөөний мэнд. Өглөөний мэнд. Өглөөний мэнд сэлб баха. Таны постыг харсан танаа хүүхэд яаштай ямар сайн ороо вэ? Яасан. Бүр үнэхээр бахархал төржилээ штэ. Айгуу сайн оноосон мөлий. За баяр үргээд ихний асуултыг асууя. Хамгийн анхны онгоцыг бүтээсэн хүмүүсийг хин гэдэг вэ? Ахтуу райт. Ахтуу райт. Ахтуу райт. Райт яхан нь Орвел үстэй те. Вилбур гэлээ те. За райтууд. Бэн дараагийн асуулт. Жалам хар бүжгийг хэн дэгэлсэн юм болоо? Сэвждэг бол ахт. Сэвжид гойл баг. За дараагийнх нь Тигон гэж ямар хоёр амьтны ирлиз вэ? Тигон. Шигон юм уу лагер юу гэнэ? Тигон. Тигон Лагер гэдэг чинь төвчөн шүү. Тигон гэж ямар энэ сайн юу яриад байсан л та бар арслан гэрэлдээд баяр хүргэе. Энд чинь нөгөө бар автаа байна уу? Бар ээжтэй байна уу гэдгээс хамаарат нэр нь өөрчлөгдөж Тигон болон лагер болт юм билэ. За баяр хүргэе. өнгөрсөн он сонсон асуулт юунууд нэвтрүүлэг байна. Тэгсэн. За холбоосон баярлалаа. Өдрөөс сайн өнгөрүүлээ. За. Баярлалаа. За 3 дахь ялагчаар тэлб бах манд тодорч байна. Утсан тасраад ахын наркагийн. За 77 77 38 83 77 77 88 30 гэсэн усны дугаарлал холбогдсон шүү. Та мэдхүү нэвтрүүлэг маань сонсогчтой хүлээж байна. 95-ыг 5. За байна. Өглөөний мэнд. Сайн байна уу? Өглөөний мэнд. Яасан Нэр нь юм бэ? Алтан зул. Алтан зул. Алтан зул. За 6 дугаар сарын 13-нд болсон Цэнгэлдэх лайв мюзик концертод ямар хамтлаг стадионыг дүүргэсэн гэж шуугаад байсан бэ? За 6 дугаар сарын 13-наа 6 дугаар сарын 13. Яг 10 хоногийн өмнө юм байна. За цаг явсан. Guys. 13-нд тоглоог юм байна. Холбогсон баярлалаа өдрөө сайхан өнгөрүүлээрэй. За залуучуудыг бүрстэ үнэхээр араасаа байлдан дагуулж байсан да. Энэний тоглолт ус юм уу те? Уг нь бол яг тоглолтод Цэнгэлдэх лайв мюзик гэдэг концерт юм байлээ. За. Гэхдээ тэр хамтлагийнхан очоод бүр яг тэр хамтлагийн тоглолт юм шиг шуугуулсан байлээ шүү дээ. За дараагийн сонсогч 99. За буцанд болтгүй дээ. 77 77 38 83 77 77 88 30 дараагийн сонсогч 88 17. самно. Сайн байна уу? Өглөөний мэнд. Өглөөний Өглөөний мэнд. мэнд. Нэр нь хэн бэлээ? Хандаа. За хандаа. 6 дугаар сарын 13-нд болсон Цэнгэлдэх лайв мюзик гэдэг энэ концертод ямар хамтлаг стадионыг дүүргэсэн бэ? За нөгөө яна яг талаад нөгөө хамтлаг нөгөө Инэрлхийн хоёрын хамтлаг. Биш байна. Биш үү? Оппозито. 6 дугаар сарын 13-нд болоогүй юм байна. За баярлалаа. За энэ жил чи юу вэ? Даал гарын тоглолтоо гэсэн шүү дээ. Бид тоглолт болгоно дүүрэн баг шиг байл тээ. 90-75. Сайн байна уу? Мандах байна. Сайн байна уу? За та 3 дахь болж байгаа.
Хариултаа юу? За хариулт нь Morning Star гэдэг хамтлагууд бүр үнэхээр Morning Star. шүүгсэн тий. За таны хувьд ихний асуулт ямар нэртэй дуу вэ гэдгийг таах юм байна. За. Сонсоод. Гайхмаараа байна. Баяр үргээ гайхмаараа байна. Гайхмаар сайн таньж шүү. За дараагийн асуулт. Альберт Эйнштейн өнөөгийн ямар улсад төрсөн юм бэ? Юу нэ? Альберт Эйнштейн өнөөгийн ямар улсад төрсөн юм бэ? Швед үлээ. Швед биш юм байна. Холбоосон баярлалаа. Швейцар. Биш юм байна. Баяр дээ. За ингэж хоёр хариулт хэлэх бол нэвтрүүлгийн дөрөв биш байгаа шүү манайхаа. Тэгээд буруу хэлсэн бол цаа гэл хилээ хазаал тэгэл уцаад асах зөв шүү. 77 38 83 77 77 88 30 гэсэн усны дугаарлуу холбогдож та мэдхүү нэвтрүүлэгтээ орноо. За Альберт Эйнштейн өнөөгийн ямар улсад төрсөн бэ гэдэг асуултан дээр хэдүүлээ явж байна. За дараагийн сонсогч 94 19 өглөөний мэнд. Өглөөний мэнд. Чи тавьсан байна ер нь юм бэ? Эрхэн баяр аа. Эрхэн баяр. За эрхэн баяр. Өглөөний мэнд. Альберт Эйнштейн өнөөгийн ямар улсад төрсөн бол? Альберт Эйнштейн. Франц. Франц биш юм байна. Холбоосон баярлалаа. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй. За дараагийн сонсогч. Эрт тэгээс. Өглөөний мэнд цагаан мөсөө наркон. Өглөөний мэнд ээ. 3 удаа бүтлгүүдчиж орж ирэх шиг боллоо шүү дээ, тий. Тэгсэн. Салаад шүү. Харин салаад байна. За та 3 дахь хүн Альберт Эйнштейн өнөөгийн ямар улсад төрсөн бэ? Герман гэх нэг яг бид нөө Австрид төрсөн юм уу? Герман. Өнөөгийн Герман. Герман мó. За өнөөгийнх бол Герман байна. Дараагийн асуулт. Дараагийн асуулт. Монгол Улсын их сургууль хэд онд байгуулагдсан бэ? 1940 дайны жил байгуулсан. 42 илүү. Дайны 42. Баяр үргээ. Янзын харилцаа. Ялтын асуулт. Одоо ялтын асуулт. Вьетнам улсын далбаанд хэдэн од байдаг вэ? Вьетнам гэдэг чи юу лээ? 4. Юу лээ нэг зөж гараа. Хятадчиг далбаатай юм байдаг шүү дээ. Мэдгүй. Гурав? За 3. Биш юм байна. Холбоосон баярлалаа. Сайн өнгөрүүлээрэй. За. Дараагийн сонсогчоо 77 77 38 83 77 77 88 30 гэдэг утасны дугаарлуу хүлээж авнаа. Ямар асуулт нэр явж байгаа вэ хэдүүлээ. Тэг Вьетнам улсын далбаанд хэдэн од байдаг вэ гэсэн асуулт нэр явж байгаа шүү дээ. За дараагийн сонсогч 91 тэгтэг. Бано 91 тэгтэг. Бано. Өглөөний мэнд. Өглөөний мэнд өлзөө байна. За өлзөө. Вьетнам улсын далбаанд хэдэн од байдаг вэ? Вьетнам нэг л одтой. Нэг л одтой штэ. Баяр үргээ. За. Дараагийнх нь нэгэн дуу сонсоод нэрийг нь хэлнэ. За сонсоод үзье хэдүүлээ. Хар цармын цэцэг. Манай өнөөдөр аюу сайн байна да. Онуудыг ч гаргахгүй байна да. Ялтын асуулт. За ялтын асуулт. 6 дугаар сарын 7-нд болсон All in Heat 2 энэ тоглолтод ямар хамтлагууд нийлж тогсон бэ? Янзын хэцүү асуулт байна. All in Heat. Бүх цаг үеийн шилдэг дуунуудаа. Бүгдийг хэлэх хэрэгтэй юм байна. Энэ та нэг би таг нийлээ 4 хамтлаг нийлж энэ тоглолтыг хийсэн. Тэгээд өөрсдийнхөө хит дуунуудыг дуулсан. Энэ ямар 4 хамтлаг вэ? Флаш байсан уу? Флаш байгаагүй байна. Холбоосон баярлаа. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй. За. All in Heat гэдэг тоглолтын дээр флаш бол байгаагүй юм байна. All in Heat гэж юм болж исэн юм бэлээ. Тэгээ энэ саяны энэ 6 дугаар сарын 7-ных бол All in Heat 2 гэдэг юм бэлээ шүү. 77 38 83 77 77 88 30 руу холбогдно. 80 94 холбогдчихэ өглөөний мэнд. Мэнд Баатар байна. За Баатар. 6 дугаар сарын 7-ны өдөр болсон All in Heat 2 тоглолтод ямар хамтлагууд хамтарч тоглосон бэ? I stop. Вау, I stop байгаагүй юм байна. Холбогдсон баярлалаа. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй. All in Heat 1 гэж болсон юм уу? Тий, энэ 2 нэмэлээ. Мэдгүй.
Тэр өмнө л болж исэн. Тэгээд давхцгаадсан учраас all you need 2 гэсэн юм шиг үлж шүү дээ. 80 77. Бано. Өглөөний мэнд. Өглөөний мэнд тугаа байна. За өглөөний мэнд. Тугаа гэсэн үү? Тэ. За тугаа. 6 дугаар сарын 7-ны өдөр болсон all you need 2 тоглолтод ямар хамтлагууд тоглосон бэ? За офтлаа биш дээ. Энд чинь сая сүүл болсон тийм ээ. Тийм, 6 саяхан дугаар болсон. сарын 7-нд 6 саяхан Эко. болсон. За take off байсан. Нэг байна. Нэгэн зүгт. За тийм. Нэгэн зүх зүв байна. Яа. 3-ыг хэлчихвэл би авлаа. За 4-ийн 3-ыг хэлсэн. Нэгэн зүгт. Би дуулж өгөх юм уу? Хайрсан чи бороо харин би чин цас. Тийм мотив биш. Мотив. 3 дахь уушраад өгүүлж өглөө баяр үргээ. Нөтгөн синк байсан юм байна. Синк байсан. За дараагийн асуулт. Сайгон гэж өнөөгийн ямар нэртэй хот вэ? Саяун. Сайгон. Сайгон. За Сайгон гэдэг хот бол одоо өөр нэртэй. Одоо ямар нэртэй хот вэ? Одоо ямар нэртэй хот вэ? Сайгон. Алдарт Сайгон. 3. За ийм нэртэй P гэсэн юм байна. Тий. Улаан ногоон гэдэг гэхгүй юу? За албацсан баярлалаа. Өдрөө сайн хөнгөлөөрэй. За дараагийн сонсогч 9017. Бана. Өглөөний мэнд. Өглөөний мэнд. За Сайгон гэж өнөөгийн ямар нэртэй хот вэ? За Японы хоо. Япон биш юм байна. Холбогдсон баярлалаа өдрөө сайн хөнгөлөөрэй. За энэ хотын нэртэй нэрэмжит сургууль гэдэг гэдэг хэлж байна. Яг юм уу? Юуны Баянзүрхийн тишээ идэг шүү дээ. Явцрын тишээ. За нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар гэрэл гээгийн хуваалцыг суурьтайгаар Lifton Ice Tea хамтран ажиллаж байна. За өнөөдөр дэлхийн одоо номер 1 цайны брэнд гэж явдаг Lifton Ice Tea гэж бүтээгдэхүүний шинэ бүтээгдэхүүнийг танилцуулж байна. Энэ бол Мангоны хамттай Lifton Ice Tea. За тэгэхээр 100-ны халуун өдрүүдэд мөстэй уухад за үнэхээр гайхалтай хамт бол Lifton Ice Tea манgoтэй. Нэг гоё юм зааж өгөө. За север орохоор юм нэг мөстэй аяг гэж зарж илээ. Зүгээр нэг аян дотор ингээд мөс хийцэн. За тэрэн дээрээс та дурын бүтээгдэхүүнээ аваад ингээд гоё ууж болно. За яг тэр мөстэй юу аягүй гоё цогцтой юм байна гэсэн чинь Lifton Ice Tea үнэхээр гоё цогцтой юм бэлээ. Тэгээд манго гэдэг жимс чи өөрөө нэг тийм аягүй гоё нялуун жимшиг мөртлөнгөөсөө нэг зөөлөн тийм гоё хамттай жимс шүү дээ. Үнэхээр онцгой мөртлөх гоё хамттай жимстэй. Тэгэхээр би нэг өнгөрсөн 5 дахь өдөр яг туршиж үзсэн байхгүй мөстэй аяг авч байгаа. Тэр нь манготой Lifton Ice Tea гэж бүр үнэхээр гоё болт юм бэлээ. Зүгээр халууцаад ядраа суйлдаад байгаа бол та Lifton Ice Tea манго хэрэглээрээ. Тэгээд хамгийн гол нь энэ нөгөө нэг цайнууд чинь кофеин агуулдаг шүү дээ. Тийм учраас аягүй сайн сэргээж өгнө. За өчигдөр уурчигдөр бас нэлийн халуун байлаа. Халуунд одоо яг нэг хүүтэн юу уучмаар юм нэг мохоо гаслам гэж ярьдаг штэ. За тийм өдрүүдээ суудахгүй айсуу. За тэгэхээр Lifton-ы манго Ice Tea та заавал мөстэй амсч үзээрэй гэж санал болгох юм. За тэгээд Lifton Ice Tea бол хадгалагч бодисгүй гэдгээр онцлог. Тэгээд илчлэг багтай харьцангуй бус дундаагууд бол тэгэхээр одоо бас дээрэс нь хамгийн гол нь энэ дээрээ сэргээж өгдөг гэдэг нь гоё наа зуны халуун нозоорм өдрүүдийг сайхан сэргээд авах ундаа бол манготой Lifton Ice Tea. Lifton Ice Tea-г сонгох бас нэг шалтгаан гэдэг юм бол ичлэг багтай байдаг, сахар багтай. Тийм учраас бас нүг жингээ барих байгаа, фитнес хэрэгжүүлж байгаа. Одоо зуны үйлрэлч бид нэр гой биетэй игээд байдаг шүү дээ. Тийм хүмүүсийн сонголт бол яалтчгүй Lifton Ice Tea байдаг. За бид нар илүү дэлгэрэнгүй мэдээллийг 75 тэг гэсэн дугаараас авна. Мөн Lifton Ice Tea Mongolia гэсэн Facebook хуудсанд хандах боломжтой худалдаж авъя гэвэл бүх дэлгүүрүүдээр зарагдаж байгаа. CUG 25 Mars сансрыг томоохон дэлгүүрүүдээр, жижиг дэлгүүрүүдээр танай гэрийн гадаах 8 нэрийн дэлгүүрт ч гэсэн зарагдаж байгаа. За ингээд гэрэл гээгийн хуваалцыг суурьтай Lifton Ice Tea хамтран ажиллалаа. Маш их баярлалаа. Баярлалаа. Дараагийн сонсогч 9017. Байна. За өглөөний мэнд. За өглөөний мэнд. Нэр нь юм лээ. Мөгөнө. Тэгэхээр юм дээ. Сайгон гэж өнөөгийн ямар нэртэй хот вэ? Цаг явж байгаа. Хочимин. Баярлалаа. Яг нутгийн аялгаар дууд хэлчих шиг боллоо шүү. Хочимин. Манай хажуу Хошимин гэдэг шүү дээ. За дараагийн асуулт. Game of Thrones цуврал хэдэн бүлэгтэй вэ? Game of Thrones биас үздэг маа. Гэхдээ 4 бүлэг үү? За 4 бүлэг биш байна. Холбогдсон баярлалаа. Сайхан өнгөрөөрэй. За улирлыг хэлж байгаа тийм. Хэдэн улиралтай вэ гэсэн үг. Киногийн асууж байгаа тийм. Киногоор нь. Тэрнээс номны бүлэг нь бол хэлээгүй. Ботын бол хэлээгүй. Тийм.
Нэрийг тэгж сонсогдож магадгүй юм биш үү? 8811. Номон ч ихтэй бас. Өглөө нэмэнд очроо байна. Өглөө нэмэн дээ. За очроо Game of Thrones сурвал хэдэн бүлэгтэй вэ? 8 бүлэгтэй. 8 бүлэгтэй. Баяр үргээ. Нарны аймгийн ямар гаригийг Зевс бурхан гэдэг вэ? Зевс Юу гэдэг гэдэг гинэ? Зевс. Зевс гэж нарны аймгийн аль гариг вэ? Юпитер бархас үү? Бархас байдаг. Баяр үргээ Юпитер. За дараагийн асуулт. Ялтын асуулт. Тийм. Батмөх Даян хааны ууган хоёр ихэр хөвгүүдийг хин гэдэг вэ? Юу лээ? За ямар орох байна? Цаг дуусгаж байна. Улс бол 4 болтлоо. Улс бол төр бол. Яг орсон. Амжиж явж ирлээ те. Баярлалаа өдрөө сайхан өнгөрүүлээрэй авчраа баяр үргээ. За баярлалаа. За. Мм. Дараагийн сонсогчийг авнаа. 9913. Мэнэ. Баана өглөө нэмэнд батэрсэн. Өглөө нэмэн дээ. Өглөөний минь дээ. За таны хувьд ихний асуулт ямар нэртэй дуу вэ гэсэн бэ? Дууны нэрийг таах юм байна. За. За хин ямар дууны нэртэй нэрийг дуу хэлэх юм вэ? байна. Цаг явсаа. Болбоотрын. Хунсахан хоёр бүлэг. Хунсагаа хай. Баяр хүргэе. Санахад аюу хэцүү нэр авах гэж бодсон санаж шүү. Хун цагаан хайр. За дараагийн асуулт. Эдрийн гол дэлгэр мөрөн хоёр нийлээд ямар нэртэй мөрөн болдог вэ? За. Эдрийн гол дэлгэр мөрөн. Мөрөн. Ямар нэртэй мөрөн болдог вэ? Нийлэхээр нэг мөрөн болд юм байна. Цаг туссан. Эдрийн гол завхан. 2. 1. За холбосон баярлалаа. Орхон биш юм байна. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй. За дараагийн сонсогчийг авъя. 8886. 8886. Байна уу? Өглөө нэмэнд. Өглөөний мэд хинтэй холбогдов. Цааж байна. За цоожоо. Эдрийн гол дэлгэр мөрөн хоёр нийлээд ямар нэртэй мөрөн болдог вэ? Эдрийн гол Дэлгэр мөрөн. Дэлгэр мөрөн. Цаг туссан. 3. сэлэнг. Сэлэн бол. Баярлалаа. За дараагийн асуулт. Викингүүд гэж цоврол байдаг тий. Кино. За энэ кино хэдэн бүлэгтэй юм бэ? Ямар кино гинэ? Викингүүд. Vikings гэж гэдэг. Ragnar Lothbrok. Загерта. Бьорн. Цаг туссан байна. 7. 7. Биш юм байна. Арай биш энэ холбогсон баярлалаа өдрийг сайхан өнгөрүүлээрэй. За өдрөө. За. Дараагийн сонсогч 97. Өглөөний минь бүрнэ. За өглөөний минь. Викингүүд гэдэг цуврал кино байдаг. За энэ хэдэн бүлэгтэй буюу сизонтэй вэ? 6. 6. Баяр үргээ 6 бүлэгтэй юм байна. За 2023 онд сарны өмнөд туйлд хөлгөө амжилттай буулгасан анхны улс ямар улс вэ? Энэтхэг баяр үргээ. За одоо хэдүүлээ нэгэн яриа сонсоод хэн ярьж байгааг таах юм. Ойлгосон тий? Тий. За сонсъё. Нөгөө смокигийн дуу бид нар ингээл пензнаас сонсож байгаа бүгдөө бичнэ. Тэгэл алави зулай шүүдинги пудишэ нэйнаха сомонцэбо сомолэлэ. Дочко алави зулай. За энэ хэм бэ? Ярьж байгаа нь таах юм уу? Авч ирэхгүй нөө. Хонос байлаа өдрөө сайхан өнгөрүүлээрээ. За манайхан таагаад ихэлсэн байна. Хоолгоор айгуу сайн таньж ин да. За нэвтрүүлгийн сүүлийн сонсогч авах юм шиг байна. 77 77 38 83 77 77 88 30 гэсэн усны дугаарлаа холбогдсон шүү. За 3 дахь хүн болчих юм бол бид хөлж өгнө. 77 77 38 83 77 77 88 30. За холбогдсон 9113. Бано өглөөний минь. За өглөөний минь. Бат төрөө. Хэдүүлээ нэг хүний яриа. Бат дэлгэр. За бат дэлгэрээ хэдүүлээ нэг хүний яриа сонсож. 3-ын отхон баяр байсан байхаа. 3-ын отхон баяр. Баяр үргээ. За. Дараагийн асуулт. Монголын зүүн захын цэгийг юу гэдэг вэ? Зүүн захын цэгийг
Монгол сарын биш удлаа гэж хэлчихсэн. Хойд мэдлэг авч байгаа буюу. Зүүнийг асууж байгаа. Цаг дууссан байна. 3 2 Энэ хүн зэнэ. 1. За амтсангүй дээ. Холбосон баярлалаа. Өдрөө сайхан өнгөрүүлээрэй. За. За энэ дүрээд нэвтрүүлгийн өндөрлөх цаг болсон байна. 4 ялагчтай. Сүхэ, Гамба, Сэлб, Очроо 4 ялагч болсон байна. Та дөрөвтөө баяр хүргье. Нэвтрүүлэгтээ хадгаламжийн хүү харваж 18% боллоо гэсэн үрээтээр Ариг банк хамтран ажилласан. За мөн гэрэл гээгээ хуваалцъя гэсэн үрээтээр Lifton IST хамтран ажилласан. Та бүхэн баярлалаа. Сонсогчдоо үргэлжлүүлээд 9 цагаас радио мэдээг үйлэн онцсороо 9 цаг 10 минутаас hot top нэвтрүүлгээр манай эфир үргэлжлэх болно. Баярлалаа Аригуна. Баярлалаа цэцэг.